Нэг өглөө амар халууцаад сэрвээ. Сэрээд харсан чинь гадаа ундсан байд юм да. Юу вэ гэд гайхаад хамаг юм шалгаж үзсэн чинь аваа бүх юм бүрэн бүтэн байна шүү. Уцаа харсан чинь 69 дуудлага ирсэн байдгийн би ч дотор юу билээ? Би ч нөхөө дөртөө билүү. Хиний найз охинтой боллоо гэд 9 шид юм бодлоо. Тэгээд харсан хараа манай 3 дахь гэгс халиуна бүгдийг нь залгасан байдیں۔ Би ч яасан бол гэж бодоод буцаагаа залгалаа. Хэсэг дуудаж байгаад халиуна уцаа аваад шууд чи өчигдөр яаваа гэдэм би дотор за би ч өчигдөрийг халиунаатай шоудсан юм байна л да гэж бодоод би өчигдөр яалаа гэд асуулаа. Тэгсэн хараа чи уцаа авахгүй байсан шүү дээ. Би чамруу бүр 69 удаа залгасан гэдэм би ч би харин шоудаж байсан байж магадгүй гэд хэлээ. Тэгсэн халиуна өдөөс гадаа бүр нэмэх 30 градус хүрээд би бүр нөгөө машинтай ахнараасаа салцсан. Чи машин одоо түрээд ирээч. Тэрэлж ядаж ормоор байна гэдэм да. Миний дургуун урж байсан чи халиуна дажгүй охин. Дээр нь би дуртай юм болохоор за удахгүй машин олоод яваад чигээд уцаа таслаад босч алхлаа. Цаашаа жоохон алхаад явж байсан чинь замын хажууд чулуугаар мэргэлдэх сууж байдیں۔ Би ч ерөн жоохон сүсгтэй хүн болохоор шууд очиод үзүүлээ. Тэгсэн ахгүй хитэн чулуу нааш нь цааш нь хөдөлгөж байсан. Өнөөдөр азтай өдөр чинь байна миний дүү. Гэхдээ токсик охтуудаас хол байгаарай. Тэгэхгүй бол аз чинь харин шүү гэдیں۔ Би яхаас аха миний найз охтууд чинь бүгд токсик шттэ. Тэгэхээр би яах вэ гэд асуулаа. Ах намайг нэг харснаа. Миний дүү гадуур зөндөө сайхан токсик биш охтууд байна. Найз охингүй байж чадахгүй бол аль нэгийг нараад авахгүй юу гэж байна. Би ч хэлэхгүй бодоод цаашаа алхангаа за ямар ч байсан mooны хамаас очиж машиныг нь гуйж аваад л учраа олъё гэд бодоод явлаа. Алхаад явж байсан чинь хараа араас машин сигналдад байдیں۔ Эргээд хартал хараа манай крүүгийн MC алтак хам машинтай явж байдیں۔ Яваад очсон чинь алтак хам бороо хаар өгөх гэж байгаа. Зүг нийлүүл төхүүлээд өгье суучих гэж байна. Гадаа амар халуун байсан болохоор би шууд машин цуугаад орлоо. Тэгсэн харин доторх салон суудлын тэргээд бүр янзын машин байна шүү. Би алтакаас хөгшөө надад машина нэг өдөр өгөх хэрэгтэй байна. Би халиунатай тэрэлж орчоод маргааш аваад ирийгээд асуулаа. Тэгсэн алтак энэ миний машин биш ээ. Манай ажлын машин. Найз нь энэ машиныг оруулж ирж байгаа газар ажиллаж байгаа. Гэтэ чи үнгүй ийм машинтай болж болно шүү дээ. Энэ бол 100% цахилгаан машин 85 сая гэж байгаа гэдیں۔ Би гайхаад намайг од гэд үнгүй өгөх гэж байгаа юм уу гэсэн чинь алтак үгүй ээ. Хин ч авч болно. Чи зүгээр лайк шеэр хийгээд giveaway-д оролцоход л болно. Хажуу хаалган дээр QR код байгаа. Тэрийг уншуулад л оролцчихно. Ялагч нь удахгүй болох энэ зууны гадаа дотоодын хамгийн том шилдэг DJ-нэр оролцох Intro Music Festival-ийн 3 дахь өдрийн шалгарна гэж байна. Тэгэхээр би шууд за тэгвэл хөшөө чи ядаж надад тэр шоуныхаа урилгыг өгчих. Өнөөдөр миний азтай өдөр гэсэн гэж шууд хэллээ. Тэгсэн алтак над руу нэг том орсноо. Хөшөө найз чинь шоу хийж байвал мөнгө төлөөд үзэж бай гэдیں۔ Би шууд машинаас нь буугаад өнөөдөр азтай өдөр гэсэн ахын үгийг бодоод QR кодыг нь уншуулад giveaway-д нь оролцлоо. Тэгсэн алтак явахаас өмнө цохоо буулгаад чи ер нь токсик охтуудаасаа салаач тэгээд дуугаа хийж таксны мөнгө олсон дээр юм биш үү гэд яваад өгдیں۔ Би ч дотроо нэрэж тиймдээ ер нь халиунатай уулзахгүй. Өөрөө тэр пост мостоо бичиж тэрэлж явах залуугаа олон үз студ орж дуугаа бичүүлэе гэж бодоод студ рүүгээ явлаа. Ер нь тэгээд сайныг дагуул сарны гэрэл токсикийг дагуул тооцоог л хийн гэдэг шиг тэр цагаас хойш би токсик охтуудаа багасгасан юм да.